Хөнгөн. Надаас хөнгөн. Хөнгөн подкаст. Сайн бацгаана уу? Хөнгөн подкастын 3 дахь дугаар эхэлж байна. Та бүхэндээ сан, Нам, фан, 3 мэдчилж байна. yeah. За, өнөөдрийн подкастаа бид Бас нэгэн хүн танилцуулах гэж байгаа. тийм ер нь бол тавч намтыг ярилцсангаа бас хөнгөн ярилцах болно. Энэ хүн бол хутаг тавхтай чулууны ган хуй гэдэг хүн байгаа. Зарим хүмүүс нь сонсч ирсэн баг. Ерөөдөө хүмүүс хичлэн хасны ган хуйг, ардын ган хуй гэдгээр нэлээд сайн таньдаг. Энэ хүний талаар өндөр ярилцах чинь. Тэгээд тийм байна. Хасан ган үе гэсэн чинь Хасан ган үе гэдэг юм бит юм байна. Би сая харин яг зургийг харуулсан саллаа гэдэг. Тийм хүмүүс ер нь ихлэн тэгж сандаг. Энэ хүн талаар ерөөдөө дэлгэрэнгүй ярих гэж бодсон. Гэхдээ яагаад энэ хүнийг ер нь сонирхолсон мэхээр сүүлийн үед бол ингээд карантин энэ хүнд хэцүү нөхцөлд бас нэг бидрийг зугаацуулж байгаа хөгжөөж байгаа бас нэг apprentice гэх шоу гарсан тий. Ер нь бол энэ их харчаад ямар кул ах вэ гэж бодвол тий. Гэт ер нь бол анх энэ ахыг харсан. Тэгээд битэн хөш гаргасан. No. Тавалсан юм аа. No. За тэгээд одоо эхэлцгээе. Чулууны ган хуйг 1973 оны 11 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав Цэндогийн чулуун, ээж Сүхбаатарын догмит долом. Аав нь жолоод, ээж нь Эхлэн мод гэж мэргэжилтэй. Жирийн айл энгийн гэр бүлээс гаралтай. Ерөөд эдний гэр бүл 3 хүүтэй айлын том хүү болж төрсөн хүн байгаа. Бага насаас нь эхэлж ярих гэж бодож байна. 23 дугаар сургуулийг сурч төгссөн юм байлээ. Тэр 23 дугаар сургуулийг мэдэх үү? Мэдэн сансарт идэв үстэй. Би мэдэхгүй л дээ. Сансарт ид юм. Тэгээ тухайн үед айгу алтартай нөгөө айгу он сурдаг хүмүүс сурдаг гэсэн гэж ярьсан юм шүү. Нөгөө дуучин шар яргийн ганхуу ахлаа 23-ыг төгссөн. Айгу мундаг хүмүүс сурдаг гэсэн гэж ярьсан. Айгу сурд юм уу? Ганхуу? Википедиа ганхуу. Ганхуу ах уу? Тий. Тэгээ тэр сургуулийг төгссөн. Тэгээд ерөөдөө 1981-ээс 91 оны хооронд сурдаг гэсэн. Тэгээд яг дунд нь аав нь Унгар улс руу явах болсон байт юм байлээ. Түүнийг 10 настай байхад нь Унгарын Монголын элчин сайдын яамд жолоожоор ажиллах баснаар гэр бүлээрээ Будапештэд нүүж очсон байт юм байлээ. Тэндээ 1983 оноос 86 оны хооронд Унгарын 3 жил. Тийм, Оросын элчин сайдын яамны сургуульд сураад тэгээ буцаж гэр бүлээрээ Монголд ирээд 23 дахь сургуулиуд сурч дүүргэсэн байт юм байлээ. Ер нь бол гэхдээ тэнд байхдаа улс улсын хүүхдүүд өөр хүүхдүүдтэй хамтаа суралцсан тий. Тэгээд бас гадаад бисэн хүмүүс бас өргөн баг зэрэг англи хэлтэй болцсон тий хурж ирсэн юм байлээ. Гэтэ тухайн үед гадаадд сурна гэдэг бол бас амар ховор боломж хаа тий. Тэгээд нүн баг сургуультай ч юм уу дунд сургуультай тийм бол бас ховор байсан баг. Тийм баг. Тэгээд буцаж Монголд ирээд 23 дахь сургуулиуд дүүргэсэн. Тэгээд шууд бол их сургуультай ороогүй юм байлээ. Яасан бэ гэхээр ер нь бол 1990-91 он гэдэг чинь яг зах зээлийн нэг нийт шилжилтийн үе байсан шүү дээ тий. Тэр үе байсан. Тэгээд тэр үед аав ээж нь гэсэндээ бас ганцхан найманд яваад тэр үед аав ээжтэй туслаад ер нь бол гэхдээ багасаа юм сэргэлэн авсгаатай тийм хөдөлмөрч тийм бас хүү байсан гэдэг юм. Дөнгөж сургуулаа төгсчөөд их сургууль орохгүй 8-нд хөл тавина гэж ээж аав нь бол жоохон дургуйс хоригдж исэн. Тэгэл ах л та. Тийм тэгсэн ер нь бол өрөл саргаад аав ээжтэй гуйс хараад ажил хийхийг зөвшөөрөл авсан байт юм лээ. Тэгээд дөнгөж 17 настай байхдаа Монголын хөрөнгийн бирж анх байгуулж байгаа үед хөрөнгийн бирж брокероор ажилд орж исэн байлээ. Бас амарлаа юм а тий. Тийм. Тухайн үед Монгол банкыг удиржиж байсан зол жаргал гэдэг тухайд хөрөнгийн биржийн захирал бас байсан юм байгаа байхгүй. Тэр аавынхтай одоо ийм хуурай ах дүүсийн харьцаатай хүмүүс байсан. Тийм болохоор Тийм тэгээд 17 настай хүүд бас сэтгэл хүлээл гэж бас ажилласан байлаа. 3 сарын мэддэг болохоор хүлээж. Тийм хөрөнгийн биржийн ажилтан болон брокерийн курс 3 сарын курс зугаад хараалтансанд ажилд орж исэн юм билээ. Тэгээд тэндээ ер нь л анх гэдэг амар хөвчлээ. Анх ингээд хөрөнгийн биржээр орж ирэхэд дэлхийн ч 17 настай хүү гэж мэдгүй. Айгу гоёмсог готл өмсөд ийм цав цагаан цов намруулсан хүү орж исэн гэдэг юм бил. Тэгээд тухайн үед ингээд гадаад хэл мэддэг хүмүүс хоороос нэнгүүт Унгар тахтай бас баг зэргийн англи хэлтэй болсон. Гадаад хэлтээс нь давуу тал болсон байна тийм ээ. Тийм тухайн үед бас айгу онцгой сонин садан байсан юм байлээ.
Тэгээд тэнд ер нь бол 1 жил ингээ ажилласан. Тэрний дараагаар шууд Орос явахаар шийдсэн. Их сургуульд орохоор шийдээд их сургууль Унгарын эдийн засаг төрийн удирдлагын их сургууль дөнгөж сургуультай очиод 2-3 сарын дараа харамсалтай 1993 онд аав нь өнгөрсөн байт юм лээ. Дөнгөж 20 настай байсан гэсэн үг. Тэгээд тэр үед бас нэг хийдвэр гаргах шаардлагаас мэдээж тий. Айлын том хүү Тэштэй амьдралаа авч явах уу, сургуульд өргөж сурах уу гэд. Тэнгүүд ер нь бол буцах шийдвэр гаргасан боловч ээж нь одоо сургуультаа төгснөө, сургууль төгсөх хэрэгтэй гэдэг бац өгсөн учраас ээжийнхээ өвөнд ороод сургуулаа төгссөн байт юм лээ. төвлөлтөөс тий. Тэгээд 1997 онд буцаж Монголд ирээд тухайн үед Монгол банкны дэд ерөнхийлөгч одоо ийм болт гэдэг хүн амтлаг гэсэн тэр хүнд гадаадаас ийм тий Орос сургуульд төгссөн ийм боловсруучи ирлээ гэдэг тийм мэдээлэл чихэнд нь сонсогдоод тэгээ тэр сургуулийн бас тухайн захирал тухайн Монгол банкны захирал төгссөн байсан. Нэгдүгээр сургуульдаа ч гэсэн хоёрдугаарт тий чамд ч гэсэн итгэж байна гэд тухайн шууд ажилд аваад их Монгол банкны хяналт шалгалтын албанд ажилладаг гэж бод. Тэндээ 1 жил ажилласан. Тухайд бас Монгол Сэргээн босголт банкыг голомт багтаа нэгтгэх асуудал дээр удирдлагуудтайгаа санал зөвлөлтснөөс тэрнээс удаа санал зөрсөн болоод банкнасаа гарах шийдвэр гаргаад талаасаа гарсан байт юм лээ. Тэгээд дараа нь болохоор тэндээсээ гараад микро старт хэмээгт жижиг зээлийн төслийн удирдах шалгаруулж авна гэсэн зарын дуу очиод Нүбийн ажилтан Роберт Кедер болоод Нүбийн шадар суурин төлөөлөгч сүх чаргалмаа нарт түнд боломж олгоод монголчуудын дунд хас буюу анхны хөгжлийн алтан сан гэдэг төсөл дээр надад ажиллах боломжийг олгосон юм билээ. Тухайн үед хөгжлийн баг бус санхүүгийн байгууллага ч юм уу тиймэрхүү юмуд маш ховор байсан. Тухайн үед зээл бүр ингээ 20% таа байсан гэж аахгүй. Тэнгүүд энэ одоо тухайн хас банк 20 гэдэг чинь амар өндөр юм тий. 9% гэсэн баха. Энэ хувийн хүү санал болгож ирсэн дараа. Тэгвэл бүр амар 50-ч баггүй. Тэгээ санал болгож анх гарч ирж байсан юм лээ. Тэгээд 2002 онд хас банк болгоод үүсгэн байгуулцаад гүйцэтгэх захирлаа нь 2002-оос 2009 оны хооронд ажилласан. Тэгээд 2009 он 10 онд Монгол ардын хувьсгалт намд элсээд сонгуульд өрсөлдсөн байт юм лээ. Тэгэхдээ ер нь бол тэрнээс өмнө ч гэсэн ер нь бол намд орох сонирхолтой байсан. Гэхдээ нөгөө банкны одоо гүйцэтгэх захирал ч юм уу удирдах албан тушаалын хүн ямар нэгэн намд хариалгах боломжгүй байт юм лээ. Тийм болохоор банкнаас ажил гарсныхаа дараа намд хэлсэн. Тэгээд бас яагаад Монгол ардын хувьсгалт намыг сонгож орсон бэ гэхээр Монгол ардын хувьсгалт намд хамгийн өөрт нь болохгүй шийдвэр гаргадаг болохгүй зүйл гэдэг байсан учраас дотор нь орж өөрчлөлтийн тулд орсон гэж өөрөө хэлж илээ. Тэгээд тэр үед гараад 2012-оос 10-12 оны хооронд Монгол улсын сангийн яамны дэд сайдаар ажиллаж исэн. Тэгээд 2014 оноос ардгийн одоо болтол ажиллаж байгаа юм бэлээ. Гэтээ ажлын хувьд бол үнэхээр ярихмгүй мундаг туршлагатай юм байна. Жин зүтгэлтэй юм а тийм. Тийм бэлтгэгдсэн. Өөр 17 наснаасаа гэдэг чинь мэдгүй тэр үед л тийм баг. Ер нь одоо ч гэсэн 17 наснаас 17 гэж одоо бид нар чи 17 18-д оюутнууд болчихсон юм шүү дээ. Тийм шүү дээ. Дөнгөжүүл оюутан болж исэн. Тэгэхэд тийм өндөр албан Тэр үед чинь 17 18 гэдэг айлын сургуулаа төгссөн л байсан л та. 10 жилээр дөнгөж төгсөж байгаа байхгүй тийм. Уу 10 жилдээ бараг байж идэг байсан шүү. 10 жил төгссөн байсан байхгүй. Яг 10 жил дөнгөж төгсөөд 10 жил байсан юм л. Тэгэхээр чи бидний үетэй адилхан болчихсон юм шүү. Тэгээ юусан. Тэдээс хүмүүс хамгийн авьяаслаг банкир хэмээн ер нь л тодтогч ярьдаг байсан юм байлээ. За ийм түүхтэй хүн байна. Тэгээ гэр бүлийнхэн хувьд товчхон. Тэгээд өөрийнх нь хувийнх нь хоббийн талаар бас товчхон дуртай. 5 хүүтэй. 5 хүү, 5 хүүтэй. Аав. Тэгээд өөрөө болохоор ийм өөрийнх нь зан характерын хувьд маш тийм шулуухан. Тэгээд маш олон юм шин санаанд гаргаж чаддаг. Тэгээ тиймдээ ч амжилттай баг. Маш олон төрлийн бас аюу сонирхолтой.
сонирхолтой юм лээ. Тэгэхээр спорт машин, мотоцикл, марафон, цанаар гулгах, теннис, гольф, сакс, хөл бөмбөг гэх тээ бүгдийг тоглолдог. Тэнгүүт бүгдийн нь бол дундаас дээш түвшинд сайн чаддаг. Тийм дэрнэ. Тэгээд ер нь бол өөр гэж хэлэлээ ингээд нэг зүйлийг ингээд дунаас дээш түвшинд чаддаг болоод дараагийн зүйл рүү орох дуртай. Ягаад тэгэхээр маш олон хийх зүйл байхад заагаал ягаад нэг зүйлийг маш удаан хийнэ гэж тээ. Тэгж хэлдэм билээ. Тэгэхээр бас тэр талаараа бас айгу таалагдсан. За энэ дугаар ингээд энд хүрээд дууслаа. Бай. Кат. Бай. Бай. Дуус.